За өнөөдөр бид санхүүгийн болжлоос ангижирч өөрийн амьдралын эзэн болох тухай эртний Бабилоны мэрэгэн ухааныг сургадаг дэлхийн шилдэг ном болох Жорж Класоны Бабилоны хамгийн баян хүн гэдэг номноос бэлтгэсэн том хичээлийг авч үзнэ. За та сар бүр цалингаа аваад хэдхэн хоногийн дараа төрөвчтэй нь хоосорч дараагийн цалингаа хүлээн амь тариагаа тарьсан уу? Та илүү их мөнгө олбол бүх зүйл сайхан болно гэж боддгоо. Гэтэл энэ бол хамгийн том модал юм а. 4000 жилийн тэртээ эртний Бабилоны сургаал бидэнд нэг л зүйлийг хэлдэг. Чинэлэг байх нь таны хэр их орлого олдогт биш харин олсон мөнгөтэйгээ хэрхэн харьцдагаас л хамаарна. За номын эхний бөгөөд хамгийн чухал сургамж өөртөө эхэлж төл. За Бабилоны хамгийн баян хүн хэлэхдээ миний олсон бүхний нэг хэсэг нь зөвхөн минийх байх ёстой гэж шийдсэн тэр мөчид би баяжих замаа олсон юм а. Та миний олдог бүхэн минийх биш гэж юу гэж гайхаж магадгүй. Гэхдээ үнэндээ тийм биш. Та ойдолчин, гуталчин, эдсэн хоолндоо мөнгө төлдөг. За өнгөрсөн сард, өнгөрсөн жилд олсон мөнгнөөс чинь танд яг юу үлдсэн бэ? Та бусдад төлөөд л өөртөө юу ч үлдээдгүй. За энэ сургамжийн алтан дүрэн бол та цалингаа авсан даруйдаа ямар ч зарлага гаргахаас өмнө орлогынхоо дор хаяж 10%-ыг энэ бол минийх гэд шууд даалт хийх буюу хадгалах явдал юм а. Энэ бол таны зарлага биш харин ирээдүйн баялагынтай эхний үр юм а. Та сард 2 сая төгрөгийн цалинтай 1 сая төгрөгийг нь байрны түрээс төгдөг гэж бодё. Энэ нь та 7 хоногийнхоо 40 цагийн 20 цагт нь зөвхөн байрны эзнийхээ төлөө ажиллаж байна гэсэн үг юм а. Энэ өнцгөөс харуул таны хэрэгцээгүй зүйлд мөнгө өрөх хүсэлтэй нь багас болно. За номын 2 дахь сургамж Азийн тэнгэр үйлдэлтэй хүнд ээлтэй байдаг. За бид амжилтанд хүрсэн хүмүүсийг хараад тэр азтай юм а гэж хэлдэг. Зарим хүмүүс төгөө дургүй байдаг. Гэхдээ тэр үйлдэл хийсэн. За төгөөгийн өөрийнх нь хэлдгээр тэрээр үйлдэл авсан байдаг. Тэгээ баяжцсан. Гэтэл хойшлуулагч хүн өнөөдөр би тааруу байна, ажил дээр хэцүү байлаа гэх мэтэн шалтак хэлсээр боломжуудыг алддаг. Өөрөөгөө л ямар нэгэн үйлдэл хийдэгвэ. Харин үйлдэгч хүн гарч ирсэн олон боломжуудыг дуршиж үздэг нэг нэгээр нь. За мэдээж ихэнхдээ бүтлгүүт нь гэхдээ олон удаа орлого хийсээр түүнд аз таарах магадлал нь хойшлуулагчаас хамаагүй өндөр болдгоо. Энэ бол аз биш, энэ бол үйлдэл юм а. За номын 3 дахь сургамж баялаг бол орлогын тухай асуудал биш ээ. За номонд хэлэхдээ бидний зайлшгүй хэрэгцээ зардал гэж нэрлэдэг зүйл нь бид эсэргүүцэхгүй бол орлоготой маань тэнцэх хүртлээр өргөлж өсөж байдаг гэж номонд өгүүлсэн. За өндөр цалинтай атлаа дансанд нь юу ч үгүй олон хүн бий. Тэд цалин нэмэгдэх болгон зарлага нэмэгдүүлдэг. За жишээ нь хүмүүс цалин нэмэгдэнгүүт бусдаас дутахгүй гэж үнэтэй машин байр утас авдаг. Энэ бол маш том эрсдэл юм а. Хэрв та ажилласаа халагдвал таны үнэтэй машин байр юу болох вэ? Дарга чинь таныг доромжилж утахгүй ажил хийлгэсэн ч гэсэндээ та зайл гэж хэлж чадахгүй. Учир нь таны үнэтэй машин байр таныг боолчилж байдаг. Та за дарга гэж хэлэхээс өөр аргагүй болдгоо. Энэ бол санхүүгийн болжлын эхлэл юм а. За хүн бүр санхүүгийн нэгэн төмөр хуулийн захирагддаг. Орлого хасах нь зарлага тэнцвүү хуримтлал. За чинэлэг байдлын түлхүүр бол орлогыг нэмэгдүүлэх биш харин зарлагыг хянах явдал юм а. За номын 4 дахь сургамж цаг нь болоход шууд үйлдэл. Хэрв та хангалттай судалгаа хийж эрсдлийг тооцоосон бол үйлдэл хийхээс бүү ээ. 2008 оны санхүүгийн хямралын үеэр хүн бүр айц давтсан байсан. Гэвч яг энэ үед айц давталгүй хөрөнгө оруулалт хийх зүрх зоригтой байсан хүмүүс дараа нь асар их ашиг олсон байдаг. Warren Buffett-ийн хэлснээр бусд нь айж байх үед шун, бусд нь шунаж байх үед ай гэсэн гайхалтай үг бий. За номын 5 дахь бөгөөд сүүлийн сургамж пассив орлогын хүч. За та мөнгө хуримтлуулж ихсэн үедээ жинхэнэ тоглоом эхэлнэ. Таны мөнгө таныг унтаж байхад, таныг амарч байхад, таныг аялж байхад нь таны төлөө ажилласаар байх болно. Таны боолууд үржиж, тэдний хүүхдүүд ч бас үрцээр байх болно. Энэ бол таны мөнгийг экспоненциал хуулиар хурдаар өсгөх боломжийг олгодог. Тийм ээ, таны мөнгө бол таны алтан боолууд юм. Тэднийг зүгээр бүү суулга, тэднийг ажилд нь гаргаа. За эдгээр 5 энгийн зарчим бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөнхийн зам мөр мөн. Энэ нь аз, авьяас, эсвэл өндөр боловсролын тухай биш, харин зөв дадал, сахилга бат, ухаалаг сэтгэлгээний тухай юм а. Энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Та эдгээр сургамжийн алийг нь хэрэгжүүлэх вэ? Сэтгэл хэсэг саналаа уулзаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцаая.